Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Educated Enterprise-аас мэдчилж байна. Намайг Азцай гэдэг. Нэр өөрсдөд одоо хэрэгтэй үе тэнгийнхандаа тулгамдж байгаа одоо нийгэмд хэрэгцээтэй байгаа төслүүдийг бичгээр ер нь бол багаар ажиллаад ийм шийдэлд хүрсэн маань их таалагдсан. Энэ манай Educated Enterprise-ийн ах эгч нар маань биднэрт болохоор маш олон хичээлийг заасан. Энийг эргээгээд манай хүүхдүүд маань болохоор яг ажил болгоод тэгээд үүн дээрээ яг үндэслээд гой зөндөө олон санаануудыг ингээд санаачилсан бас айгүй таалагдсан. За тэгээд манай хүүхдүүд болохоор одоо яг ингээд хараад ахны өөрсдөө амар хий гэсэн бүтээх гэсэн тийм зорилттой тэгээ гоё юм шин одоо гоё сэтгэлтэй байгаад нь бол маш их талархаж байгаа. Тэгээд мэдээж одоо хүүхдүүд бид нэр өөрсдөө хэдий ингээд хийгээд бүтээгээд байсан ч гэсэн энэ нь зүгээр яг ингээд санаа төдий үлдэх бол мэдээж аюу харамсалтай. Гэтэл яг ингээд томчууд бидний үгийг хүлээж аваад бид нарыг ингээд дэмжээд урамшуулад тэгээд ингээд зөндөө олон юм боломж бололцоог нь ингээд бүрдүүлж өгч байгаа нь бол биднэрт бол маш том ингээд баярлууштай зүйл гэж бол харж байгаа. Төмөр хонх нь болохоор олон давтамжтайгаар сонсоход бол хүний бие нь маш муу сөрөг нөлөөлтэй. Яагаад вэ гэх юм бол хүн ингээд олон давтамжтайгаар тэр одоо чанга дууг сонсоод ах юм бол өөрөө ч мэдэхгүй ингээд сэтгэл зүгээрээ тэгээд дээрэс нь ингээд жоохон зүрх өвддөг ч гэдэм үү, чихэн өвддөг ч гэдэм үү. Тиймэрхүү асуудлууд байдаг. Тэгээд үүний шийдэл нь болохоор бид нар дуу тонхоор одоо тэр уламжлалт тонхыг орлуулах байгаа. Үүн дээр болохоор манай багийнхан маань ингээд анзаараад тэгээд төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Энэ маань дэмжигдээд болохоор санхүүжил авсан байгаа.